Сайн манайхаа дараагийн хвшлэгээр олдсож байна. Энэ удаагийн хвшлэгээр 2022 онд гарч байсан Special Delivery буюу онцгой хөргөл тэмээх нэртэй нэгэн сонирхолтой хөөрхөн кино ирж хөрвөлдлээ. Үний захиалсан барааг нэг газраас нөгөө газарт өргөдөг хөргөлтийн үйлчилгээ хаасаагүй л байдаг. Манай гол төрөлх энэ бол хөргөлтийн үйлчилгээ тал дээрээ мэргэжсэн нэг. Гэхдээ онцлог нь энгийн нэг хөргөлт биш, зөвхөн онцгой хөргөлтийг л хийдэг. За тэр нь ямар хөргөлт вэ гэхлээр таны өссөн барааг өссөн газараас чинь аваад өссөн газар чинь хөргөж өгнө. Өргүүлж буй зүйл чинь хууль бус бараа байна уу эсвэл хүн байсан ч хамаагүй танаас олон янзын зүйл асууж зовоолгүйгээр хөссөн газар чинь баталгаатай өргөж өгдөгөрөө онцлогтой. Мэдээж хэрэг ганцаараа энэ ажлыг хийгээд ийцэн учраас захирлын хамтаар ажилладаг бөгөөд хоёр хүнтэй байгууллага юм уу да. Захирал нь хаягдал машин устгал нэрийн доор жижигхэн офистай юм лээ. Манай хүний үндсэн ажил нь энэ хөргөлтийн үйлчилгээ бөгөөд захирал захиалга аав нь энэ намайг хөргөлтөнд явна. Яг нь манай хоёр захирал ажилтны нэртэй л болохоос биш бараг л аав охин хоёр шиг дотно байдаг. За энэ хүн бол өмнө нь бейсболын тоглогч байж байгаад зодог тайлцсан. Ер нь жоохон алдартай нөхөр бөгөөд зодог тайлснаас хойш мөрийтэй тоглоомын сайт ажиллаулаа зогсохгүй. Өөрөө тоглолтын үр дүнд нь нөлөөлөд тэндээс ашиг олдог байсан юм лээ. Тэгээ яхаа тэр нь баригдчихсан бөгөөд цагдаа нарт баригдахаас өмнө хүү саваанаа аваад хил гарах гэж байгаа нэ. Хуурамч визээр хил гаргуулдаг хүнтэй уулзах бөгөөд виз болон явах онгоц центрийг нь бүгдийг нь асуудалгүй болгочихсон. Одоо гол нь хөлөг онгоцны бомб хүртлээ аюулгүй очихын тулд манай Инагийн хөргөлтийн үйлчилгээг авахар болдог. За зогтож байгаа энэ нөхрийг болохоор Ким Дүшиг гэдэг шүү за. Тэгээ манай хүнийг ядчих цагдаа нараас гадна өөр хүмүүс давхар хөөж хэлдэг. Яасан гэсэн чинь мэдээж тэр томлоо өөрийг ганцаараа хийж чадахгүй. Дээрээ нэг босстой байсан бөгөөд хамаг юм нь илчлэгдээд ирэнгүүт компанийнхаа дундын дансын нууцлалтай түлхүүрийг нь аваад мөрчихсөн юм байна лээ. Ядчих тэр дансанд нь 30 тэрбум байгаа болохоор босс нь мэдээж тийм их мөнгө алдчихад юугээл зүгээр суугаад байх уу? Араас нь бүх чадлаараа хөөж эхэлдэг. За тэгээд маргааш нь болоод тавлсан газартаа энэ аман ирчгээд хүлээгээд байдаг хөргүүл хүн байдаггүй. Яасан гэсэн чинь уган дүүшийг утасны байршлаар дагаад ирчиж магадгүйгээд уцаа унтраачихсан байсан ч тэрийг нь хүүхэд юм болохоор саваа нь яаж мэдхэвдээ асаагаад аавынхаа зургийг дарснаас болоод нөгөө босс нь байгаа байршлыг нь олоод мэдчихдэг. Яг бүх юмаа бэлтжгээд явах гээд байж байтал хүрээд ирэх бөгөөд аргагүй ирэхэнд өөрөө боссын анхаарлыг татаж цаг ойжоод совоонд нөгөө нууцлалтад л хөрөөгөө цогталгадаг. Энэ маань хөргүүлхэн буюу дүшигийн зургийг хараад хүлээж байтал шаал өөр хүн буюу совоо нь үрээд ирдэг. Уг нь бол хөргөлтэй яг захиалгын дагуу л хийдэг боловч нөгөө хүн цагтаа ирэхгүй дээрээс нь жах хүүхдийг амар олон хүмүүс хөвөөдсэн болохоор аргагүй ирэхэнд аваа зогтаадаг. Энэ болон совоо нь хоёр нөгөө хэдээс молторч чадсан ч дүшиг маань эцээ хүртэл тэрсэлцээр аваад боссын хангарт амиа алддаг. Совоонд нууцлалтай дэлгүүрнээс гадна баггүй бэлэн мөнгө өгж явуулсан бөгөөд тэрийг нь хөргөлтийн үлсгэж аваад захирлынх нь холбож өгсөн хүнд совооны үлдээгээд энэ удаагийн хөргөлтийг дуусгахаар олцгоодог. Явсаар байгаа захирлын холбосон хүн совооныг аваад өгтөл нөгөө хүн бүр харваас ичгтэй гаж донтоо ч юм уу эсвэл бүр хүний наймаач маягийн нөхөр байж таардаг. Уг нь робот шиг байсан бол ингээд л бүх зүйлийг дуусгаж болох байсан ч манай энэ ачин муур тэжээдэг уйхан сэтгэлтэй юм болохоор совооныг юу ч болоогүй мэт гаж донтонд өгөөд явуулж чадалгүй буцааж аваад ямар тааш тэр шөндөө нэг буудал тоног төрүүлэхээр болдог. За энэ хооронд нөгөө боссыг чинь байдаг л нэг данхаа бүлэглэлийн толгойлогчлын байх гэж бодсон чинь цагдаа байт юм да. Цагдаагийн нэрэн доор хамаг бохор ажиллаа ямар ч айцгүйгээр хийдэг доороо бүлэглэл энтертэй дийлдэхгүй юу оройсон юм лээ. Тэгээ яхаа цагдаа юм болохоор дүшигийн үхсэн эрэхт инаг тохоод дээрээс нь совооныг барьцаалчихсан явж байгаа гэж хэрэг үсгээд цагдаа нараараа хайлгаа зогсохгүй өөрхөө дооройдаг нэг хитмэн шиг гаж нөхөртэй хамтдаа богор газруудаар нь давхар хайж эхэлдэг. Цагдаагийн хүч байгаа болохоор манай хоёрын орсон буудлыг доорхноо олоод ирсэн байдаг. Яг ирж явах үеэр нь совоон маань мэдээгээр аавыг алуусныг мэдээд уйлж байхад нь ороод ирлээ гэсэн чинь энэ маань араас нь хөөгд ирж магадгүйгээд хоёр өрөө авчихсан бөгөөд нэгэнд нь өрх тавьчихсан юм байна лээ. Бэлтгэлтэй байсныхаа ачаар молторч чадсан ч яг гардгийн даваан дээр лифтэнд нөгөө бостон таарлцдаг. Уг нөгөө босс нь зүгээр хүүхдийг үлдээгээ чимэг уявгээ санал тавьсан ч манай энэ эсэргүүцээд яг алуултгийн даваан дээр совоон анхаарлыг татсны ачаар бууг нь булааж аваад манай хоёр цогтож чаддаг. Дараагаар нь яг талаараа бодож байтал совоон маань ээжтэй гэдгийг хэлдэг. Уг нь аав нь байхгүй гэж хэлдэг байсан совоон маань санамсаргүйгээр байдаг гэдгийг нь мэдчихсэн бүр утасныхан дугаарыг хүртэл мэддэг болохоор ээжд нь хөргөж өгөхөөр болдог. Манай энэ хойц солонгосоос ирсэн дөрвч юм байна лээ. Араас нь тагнуулын албаны нэг мөрдөөч нэлийн удаан хөөцөлдөж байгаа бөгөөд анх удаа цагдаа дээр хэрэг бүртгэл үүссэн болохоор энэ хэрэг дээр нь хамтарч ажиллахаар хүрээд ирдэг. Ядчаах тагнуулч болоод ч тэрүү ажилдаа нэлийн сайн байх бөгөөд энэ аг хоёрчид дэмждэг утас ашиглаж байгааг нь анзаарчихсан. Тиймэрхүү утас олон биш болохоор дуудлагынуудыг нь чагнаж байтал энэ маань совооны ээжтэй холбоо барих гээд ярих үед нь очих газрыг нь мэдээд авчихдаг. За тэгээ совооны ээж дээр иртэл цэнгэний газар ажилдаг бөгөөд хүүхэд агуулж орж болохгүй учраас энэ маань ганцаараа орж уулзахаар болдог. Уулзаад үзтэл ер нь л бүтэхгүй хүн байж таарад дээрээс нь совооныг өөр төрөө авах ямар ч бодлого байсан болохоор нэг хүчлэлгүйгээр гараад ирдэг.
Яг энэ үеэр нь нөгөө босс ч наанагыг нь мэдчихсэн болохоор цагдаа нарыг ирэхээс өмнө нөгөө хитмэн шиг эвгүүгаараа манай хоёрлоо болчихсон байх бөгөөд гиндүүлж гарч ирээд саваныг манаваа цухтаачдаг. За тэгээд нөгөө эвгүүгаард энэ амаа алуулах байхтаа гэсэн чинь манай хүн машин барихаас гадна хурган зодтолдох яваастай хамгийн гол нь ухаалаг болохоор гарт ойрхон байгаа бүх зүйлсээ ашиглаж байгаад хитмэнээс мултраа зогсохгүй саваныг буцааж аваад машинд нь сууж чаддаг. Мэдээж жолооны ард суусан юм чинь үндсэн чадвараа ашиглаж байгаад нөгөө хитмэнийг өндөр барилгаас машинтай нугааснаар эцэст нь аюулгүй мултарч чаддаг. Хэдийгээр хитмэний гараас мултарч чадсан ч нэлээд их шарх авчихсан болохоор энэ амаа нухаа алчдаг бөгөөд өөрхий саван зам дээр гарч ирж нэлээд юм болж байж машин зогсоогоод эхний тааралцсан хүнээсээ нэг эмби чамаагүй машиныг нь хамаг мөнгөөр хөдөлж аваад гол нь хинагийн шархыг болгоод ямартааш тэнхрүүлээд босгоод ирдэг. Өглөө носоод энэ амаа захирал руугаа залхтал за ерөөсөө хүүхдээ аваад түрээ тэр пассвортыг нь бэлтчихье ирэхээр нь шууд гадаад руу гаргая гэснээр манай хоёр захиралтайгаа уулзахаар бусаан руу явахаар болдог. Саван маань Инагийн төлөө зам дээр машин тосоод хүнээс дулаамж гуугаад явж байсан талаар тагнуулж эмэгтэй мэдчихээд энэ аяг барьцаалсан гэдэг нь баттай юм уу? Тэр барьцаалуулсан хүүхэд чинь барьцаалагч гэдэг үндээ туслаад яваад байж тэгээд боссоос асуудал нөгөө хүн уурлаад за та нарт хамтрахаа боллоо тусдаа мөрдлөгөө явуулъя гэдээ уцаад тасалчихдаг. За ингээд тагнуулынхан ч гэсэн сэжиглээд эхэлж гисэн болохоор яарвчлах хэрэгтэй болоод хүмүүсээ сайн хөдөлгсөний ачаар дээрээс нь угасаал яалтчгүй цагдаа юм болохоор мэдээлэл нь жамархан олдоод энэ болон захирал хоёрынх нь хуурамч офис бусаанд байдаг гэдгийг олж мэдээд баахан танхаачууд аваад бусаан руу хөдөлдөг. Энэ хооронд тагнуулч эмэгтэй сэжигтэй санагдаад байсан болохоор хэргийг бүр эхнээс нь мөрдөж эхэлдэг бөгөөд хэргийн газарт нэгжлэг хийж яваад хэмдүүшигийн зүүж явсан цагийг олдог. Тэр цаг нь ухаалаг цаг бөгөөд хамаг яриагаа бичээд үлдээчихсэн байж таардаг. Ингээд тэр цагны тусламжтай дүүшигийг алсан жинхэнэ хэрэгтэн нөгөө босс гэдгийг мэдээд тагнуулын багийнхан ч гэсэн бусаан руу хөдөлдөг. Энэ хооронд Ина маань ойрхон байх бомт руу очиж хөлөг онгоцны хүмүүстэй саваны хэлээр гаргах төлбөр тооцоог нь хийгээд дээрээс нь цагад тохирохоор явчихсан байх бөгөөд энэ үеэр нөгөө босс чинь хүмүүсээ дагуулад хүрээд ирлэг байх уу? Шууд захирал дээр нь яваад орох бөгөөд азар саван маань тентгийн нэг ажилтнтай нь гадаан догж таардаг. Завшаа нэг ашиглаад захирал нь хөөхөн сэргэлэнтэйж байгаад гадаа авах чанга яригч ажилуулад саваныг аваад зүхтаа гэд дохио өгч чаддаг. Над хүүхдээ аваад зүхтаагаад та би энд ганцаараа очроо олцгож чаднаа гэд хэлээд байхад нөгөө ажилтных нь баатарлаг зан хөдөлсөн үү эсвэл захиралтай хайртай болоод ч тэрүү саваныг нууж аваад ганцаар халцах гэж ороод баригдчихлгүй яах вэ? Тэгээ яг хөө нөгөө баригдаад ирсэн ажилтных нь гар үлийг нь нүдэн дээр нь тасалчих гээдсэн болохоор аргагүй өрхөнд нөгөө нууцлалтаа түлхүүрийг нөгөөе гэж байж нэг юм зогсоодог. Юу болоод нөгөө түлхүүрчин гинт захиралт нь явж гин гэсэн чинь совон инаа дадгалуулаад инаа маань захиралдаа амьд болсон үед барьцаа болгож ашиглаараа гэд өгчихсэн байсан юм лээ. За тэгээд нууц хэвнээсээ гаргаж өгөх гэж байгаа юм шиг дүргэсгэж байснаа гинт шотгоо гаргаж ирснээ нөгөө иттэй чинь алцаж эхлэх бөгөөд нилээдэг нь унгааж чадсан чи яалтчгүй ганцаараа байсан болохоор эцэст нь боссын гартай маалддаг. Захирлыг цааш нь харуулад сейфнээс нь түлхүүрээ авчихсан болохоор сүүлийн гэрч болох совоныг олж устгаад гялс явцгаая гэд хүмүүсээ бөөнд нь хайлах бөгөөд олуулаа байсан юм болохоор нэх бодлого болоод төрөд ирдэг. За тэгээд яг алах гэж явах үед нь инаа маань ирж таарад дээрээс нь захирлаа алуулсныг олж мэдсэн хүн чи яах вэ? Жинкэр ээж мод дээрээ тавьж агаад бүгдийг нь алж эхэлдэг. Жохон манаалтай ч гэсэн тэгэл явах та угсаал манай хүн чинь гол дүрмэн болохоор жижигүүдийг нь бүгдийг нь ялцгаад саваныг аваа зүхтааж байтал нөгөө босс нэгж өхөж өгдөг айн бөхтөө юм гинт гарч ирээд манай хэдийг зогсоох бөгөөд эцэст нь саваныг аврахын тулд инаа маань босстой хамтдаа авсан живэд дуустдаг. Уг нь бол инаа маань буудуулж модуулаад нөгөө босстой цуг гавлуулчихсан хамтдаа живэд дууссан болохоор жигнэсээ л үхээд саван ганцаараа амьд үлдэж байгаа юм байна гэж бодтол гол дүрмэн болохоор ягаад ч юм амьд гарчихсан удалгүй савантай ирж уулзаж яваар кино маань дуустдаг. За нэг ийм кино байна да манайхаа. Тэгээд бичлэгэн таалагдсан бол дардаг юмнуудаа дараарай. Дараах хавьчлаар уулзлаа. Тэр баяр таа.